Дараагийн мэдээг танилцуулъя. Америкийн нэгдсэн улсын тэргүүн хатагтай Мелани Трампд зориулан одоо босгосон хөшөө алга болсон байна. За түүний төрлөх хотод нь одоо тухайн хөшөөг босгосон байсан юм байна. Словани эрх баригчид тэргүүн хатагтай хүрэл баримлыг одоо алга болсон явдлыг бол шалгаж байгаа юм байна. За тухайн хүрэл баримлыг 2022 онд анх босгож байсан юм байна. За Мелани Трампийн хувьд бол гэрлэхээс өмнө Мелани Канавас гэдэг нэртэй байсан. За тэрээр бол 1970 онд бол Словени Севеника нэртэй хотод төрсөн юм байна. За тэгээд түүний төрсөн хотын ойролцоо бол одоо өөрийнх нь биеийн хэмжээнд тааруулсан ийм бодит хэмжээтэй хүрэл баримлыг босгосон юм байна. За өмнө нь бол модоор тухайн одоо хөшөөг босгосон байсан боловч тэр нь шатсан. За ингээд бол хүрэл хөшөөгөөр сольсон юм байна. За цагдаагийн хэвлэлийн албаныхан өнгөрсөн мегмар гарагт хөшөөг хулгайсан талаар бол эрх баригчид мэдэгдэж буруутай этгээдүүдийг илрүүлэхээр ажиллаж байгаа гэж Баасан гарагт мэдэгдсэн. Словани хэвлэл мэдээллийн хэрэгслэр хүрэл баримлын хуулбарыг бол шагаагийн хөрөөдөж авсан тухайн мэдээллийг өгсөн байна. За жинхэнэ модон баримлыг бол 2022 оны 7 дугаар сард шатаасан. За үүний дараа бол тухайн баримлыг хүрэл баримлаар сольсон байна. Энэхүү баримлыг босгохдоо Мелани Трампын 2017 онд ерөнхийлөгчийн тангараг өргөсөл үеэр өмссөн төстэй одоо цайвар цэнхэр даашинцтай байдлаар дүрсэлсэн юм байна. За харин хүрэл хуулбар нь бол тэргүүн хатагтайтай бол огтхон төсгүй гэж бас тухайн одоо хөшөөг харсан хүмүүс мэдэгдэж байгаа юм байна.